Орчин үед өөр таалагдсан киногоо хайж олж үзнэ гэдэг заяаны ханаа хайхаас ч илүү хэцүү болжээ. Тэгвэл үзэгч та бүхэнд дуулах таатай мэдээ байна. Яг одоо Tokyo Movie аппликейшнийг ашиглаад Univision-ийн видео сонгоос хамгийн сайн үнэлгээтэй кинонуудыг 10-аас 70 хүртэлх хувийн хөнгөлөлтөд үнээр түрээслэн үзэх боломжийг танд санал болгож байна. Цастай өдөр үзэх романтик кинонууд, бяцхан үрсүүдтэйгээ тоглон сууж үзэх хүүхэлдэйн кинонууд, тэрч буюу хайртай тэжээвэр амтантайгаа үзэхэд хүртэл тохиромжтой бүх кинонуудыг Tokyo Movie аппликейшнаас түрээслэн үзээрэй. Энэхүү аппликейшнийг ашигласнаар та гар утсаа Univision-ийнхээ удирдлага болон ашиглахаас гадна кино хайх, түрээслэх, бэлгэлэх зэрэг хялбар үйлдэлүүдийг хаанч хизээж хүссэн үедээ хийх боломжтой юм байна шүү. Энэ удаагийн дугаартай Univision компани хамтран ажиллаж байна. За юу цаанда манайхаа өнөөдөр та бүхэнд такси киноны 20 дугаар ангийн гэрчүүд бэлэн боллоо. Та тийг удаан хүлээлгээгүй гэж найдаа. Дээрс манай сувгийг дэмжин лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Одоо ингээд кинонд орцгоё. За энэ кино маань эхлэхэд нэгэн уулын замаар уралдааны машин бусад өрсөлдөгчөө үнэн хол тасаргаа төрүүлээд явж байх зур гэнт ард нэгэн цагаан такси тулаад ирдэг насан. Энэ хинбэ гэж юу? Мэдээж манай Даниэл шүү дээ. Даниэл ч одоо нэгэн төрөг төгөж үү эхнэр нөхөр хоёрыг эмнэлэг рүү хүргээд явж байхдаа замаа товчлох санаатай нэгэн уулын зам руу яваад ортол тэр нь явж уралдааны машины зам биш таардаг ба Даниэл ч нөгөө нэг уралдааны машин чинь мөшгсөөр байгаад яг эргэлтэн дээр нь гүйц төрүүлдэг бөгөөд тэгэн явсаар эцэст нь эмнэлгийн гадаа ирж байгаамаа. За тийхүү яг эмнэлэг дээр ирчээд байж л нөгөө эмэгтэй чинь Даниэлийн таксин дотор амарчхаас өөр аргагүй болдог ба уг нь энэ өдөр Даниэл чинь Лилигийн аав ээж хоёртой уулзах ёстой байсан юм байл шүү дээ. Тийхүү Лили ч уур нь хүрээд Даниэл руу залгаад таагур юу игээд тэгээд байгаа юм бэ гэж загнаж гарахад хойно нөгөө эмэгтэй төрөх гээд бөөн орлон чарлаан болдог ба Лили тэрийг нь ихэндээ сонсчоод арай л буруу утгаар нь ойлгочлоо. Тийм болохоор Даниэл ч өөрийгөө авруулах гээд нөхөрт нь уцаа өгтөл нөхөр нь шууд бит хоёр үнэхээр жаргалтай байна гэж мэгээд Даниэлийг бүр цосгүй алдаг ба Даниэл мөн шаарч нь эцэст нь салгаж машинд нь хүүхдөрж байгааг Лилид ойлгууллаа. Айхтар гэж. Олигтойгон хүн амтантай ярьж сурахгүй бол Даниэл ч сал царних дээрээ тулах гэдэг юм шүү базар маань гэж. Ийм үзэг зөлөгтөхөд нөгөө амарцсан эмэгтэй нөхөр нь гарч ирээд өө ёстойх баярлалаа танд. Таныг сандаргаж байгаа жолооны эрхий чинь халаад хайчаагүй гэж найдаа гэхэд Даниэл урдаас нь хээв нэг өө надаа угаасаа жолооны өмнөх байхгүй гэд яваад өгдөг наасан. За энэ зуур Эмилийн жолооны шалгалтаа 27 дахь удаага өгч дахиад л нөгөө булангаараа эргэж чадаагүй дэлгүр мөргөд ороод ирсэн байдаг наасан. Тийм болохоор Эмилияны жолооны багш нь сүүлдээ тэсгээ хуулаад за би танд жолооны өмнөхийг чинь шууд өгчихё. Би маргаашнаас Парис хот руу шилжиж байгаа учраас үдэлтийн бэлэх гэж бодоорой. Хэмээн Эмилиянд өмнөхийг зүгээр өгчдөг наасан. Түүний араас үзэг зэрэгтхөд Даниэл ч явн явсаар эцэст нэг Лилигийн аав ээж дээр ирдэг ба Даниэл ч ирэхдээ Лилигээс бөөн өршөөл ирээд сүйд болж байгаамаа. Ингээд араас нь Даниэл ч Лилигийн аав ээж хоёртой алтан ёсоор танилцахад Лилигийн аав нэг том армийн генерал биш таардаг ба Лили ч аав ээж хоёртой Даниэлийг эмчээр сурдаг энэ хэлсэн ажээ. За тэгж бие биентэйгээ танилцаж авсны дараагаар Лилигийн аавч Даниэлийн юу идэх талаар асуухад Даниэл гэж нэг шаарч нь ээрч мураад эхлээд өөрийгөө таксинд явдгаа гэж яг хилэнгээ алдснаа араас нь би эмчээр сурдаг юмаа гэд бас давхар түргэний жолооч идэг энэ төр гэд сийхгүй сайхан хүлээж гарваа. Тэгтэн Лилигийн аавч эмчээр сурдаг бас төргөний жолооч ийдгээ. Хоёр хэмиг нэгэн зэрэг хин гэдэг чинь хоёулангийн алдахын цондон босуу. Эмэн хэлэхэд Даниэлч гяс өөдөөс нь үгүй ирэх юм ээ. Та өөрийгөө харалтаа. Та их олон медаль авсан байгаагаас нь үзэхэд та бол нэлээд амжилттай ирэх юм. Дээрээс нь таны өхөн Лили маш үзэсгэлэнтэй боловсралтай мундаг өсгөө. Тийм болохоор та ч гэсэн хоёр хэмиг зэрэг хийхдээ хоёулангийн төгс хийсэн байх шүү дээ. Гэжмэгээ зүгээр хадам аавыгаа бол хаг уйруулж байгаамаа. Даниэл мөн шаар чин төмөсийн болоогүй утсан чин цагаатлахаар бас овоо мэдрэмжтэй гар юм гэж. За тэгсээр үүний дараагийн хэсэг эхлэхэд Эмилийн ч ажил дээр ирсэн сургуульд хийж байхдаа ажлынхаа краш Петратай бэлтгэл хийгээд байж байдаг ба тэр үеэрээ Петрагаар бүр баахан ийш тийшээ савуулж мангуулаад жинхэнэ амтан болдог яасан. Тиймгүй Эмилиний нэр хүнд яг шалаар нэг болчоод байж байтал Эмилиний дараа Жиберийн хурал эхлэх цаг болж Эмилиний нэр хүнд ашгүй нэг аврагдлаа. Мөн өөрчөд ном уншуулахгүй бүр болохоо байж байна л да. За түүний дараа Жибер чамаг ажилчдаа дуудчихад хэрхэн яаж Японоор мэдэх талаар хурган лекц центр уншиж гарлаа. Тэгсэн Японы батлан хамгаалахын сайд Французад айлчж байгаа бөгөөд тэг зураа Марсель хот дэргээр бас юм уу хайшин. Тийм болохоор Жибер ч одоо айлчлалыг нь илүү сонирхолтой болгох бас нэмээд Япон улсыг Франц улсаас баахан зэвсэг төхөөрөмжөнтөр авах гэрээнд гар үсэг зуруулахаар хэд хэдийн бэлтгэсэн байгаа гэж тэглэв шүү. За битгий их хүн амтан алаад хайчаарай та Жибер минь. Жибер уг нь Японы батлан хамгаалах сайдыг панаалтах ажиллагаагаа нинжа амин нэрсэн бөгөөд манайч одоо яаж мужигнууж хайх юм бол доо бурхан дэнгэр минь. Энэ зур хадам автагаа танилцсан Даниэлч хэрхэн хадам аавыгаа Алжир улсад байлдаж явсан түүхийг тун анхааралтай сонсцсон сууж байлаа. Харин Лилигийн ээж хоёр энэ түүхээс нь бүр залхацсан сууж байдаг ба ахуу баг ирсэн амтан болгонд энэ түүхөө ярьж өгдөг юм уу хаашийн. За тэгтэл яг тэр үед нь генерал тун чухал дуудлага ирэхэд Даниэлийн хадам аавч нь онгоцны буудлын дээр нөгөө Японы батлан хамгаалах сайдыг тосч авах ёстой байснаа бүр таг мартсан байвал яг уу. Гүргэнээ хараад хөөрсөн юм байлгүй дээ зайлуул. Үүний дараа Даниэлийн хадам аав нь нисэх рүү явахаар машиндаа суугаад дөнгөж хөдлөөд үжидэл Даниэлийн хадам аавын сууж явсан машин шууд том машинд мөргүүлээд машиныхын нуртал бүр салаад авчвал яах вэ? Лаадалсан машин юм уу хаашийн. Тиймгүй баг хөнгө алдсны дараа Даниэлийн хадам аавч ингэж байгаа. Би 15 минутын дараа нисэх буудлаар байх ёстой штэ гэж золонгоо хэлэхэд Даниэл нь аав би үргээд өгч гиснэ. Такситайгаа гарч ирээд хадам аавыгаа өстө аваад давхиж өглөө. Тэгтээ Лилит гэс явчаад ирнэ гэж хэлдэг ба. Даниэш таксигаа нөгөө лаг тоноглороо тонолж хаянгуудаа галзуу өмшиг хурдтай давхиж бүр цагдаа нарын хурд хэмжигчийг эвдэртэл явдаг ба. Эцэст нь яг нисэх буудлын дээр иртэл Японы сайдын онгоц
гэж бууж байгаатай таарав. Яг тэр үед нь Даниэлийн хадам аавч яана тэр нөгөө онгоцсон гэхэд Даниэлч "Оо зүгээр аав" гэснэ. Шууд таксиныхаа шин тоноглыг гаргаж даалгавч энтертэй болгосноо нисэх буудлын хашаан дээгүүр шууд нисээд аваад ороод ирүүл яах вэ? Бадзарваа гэж. Тэгэж Даниэл маань Японы батлан хамгаалах сайдын онгоцтой бараг цуг нисэх зурвас дээр орж ирдэг ба хадам аавынхаа карьерийг ч амжилттай аварлаа. Алтан хүргийн юм уу хайшин. За түүний дараа Японы батлан хамгаалах сайд онгоцноос мухад жибэрч шууд төрүүлж очсноо мэдлээд бараг мөргөц өгдөх нь холгүй баахан болж молоод бүр шууд сайдыг хүлээж авснаа дагуулж явуулж муулаад цагдаагийн дарга байж алж өглөө шүү. Тийм хүмүүний араас хүлэн авалт эхлэхэд Даниэлч сайдын хүлэн авалт руу орлогоо сууж үйдэг ба тэр үдэн ч Эмилийн нэрээр Даниэлийг арай гэж ятгаад оруулж байгаамаа. За ингээд хүлэн авалтын хэсэг эхлэхэд жибэр Францын талын батлан хамгаалах сайдтай уулзж байхдаа сайдаа би түүний аяллыг жаахан нэмж өөрчилсөн байгаа. Миний төлөвлөгөө секундын наривчлалтай явж байгаа гэж мэгэд нөгөө нэг төлөвлөсөн байгаа балан юм ярьж өглөө. Юу үсэтсэн юм бол доо бурхан минь. Энэ зур Даниэлийн хадам аавч хүргэнтэйгээ ярилцж байхдаа "За би чамд их өртөө боллоо. Надаас юу ч хамаагүй хүсч болно. Жилийн хугацаатай шүү" гэж мэгээд Даниэлийг минь овоо хүлэн зөвшөөрсөн янзтай байдаг шүү. Болж дээ Даниэл минь. Тэгтэл энэ үеэр жибэр гинт гарч ирснээр Эмилийн Петро хоёрт "Нинж ажиллагааг эхлүүл" гэж хэлээд энэ хоёрыг хаашин ч юм бэ явуулчлаа. За тэгсэр удалгүй хүлэн авалтын дунд хэсэг болж танилцуулга эхлэхэд жибэр гарч ирснээр Японы сайдыг авч явах Кобра гэж ихтэйхэн хамгаалалттай машинаа танилцуулдаг ба. Сайн дайч биш энэ машинаа японочууд шахах гээд ийм хийгээд байгаа юм болов хайшин. Жибэрийн танилцуулж энэ машин бол баг супер машин бөгөөд радарт харагддгүй, сум нэвтэрдэггүй, пуужингийн мэдрэгчтэй, хиймэл дагуулын холбоотой, төвөөс алсын зайгаар жолоодж болдог бараг л танк юм уу хайшин. Дээрээс нь энэ машин түлхүүрээр асдаггүй ба нинжа гэж тусгай үгээр асч мас аачих шиг ёстой кино юм да. За тэгсэр жибэрч сүлдээ Кобра машинаа ямар ч остоос хамгаалагдсан гээд дээр зэргийн аюулгүй өнтөргээд дээр нь жаахан хүрсэн биш гэнт аюулгийн дэрийг нь ажиллуулж аждаг ба. Тэгтэл нөгөө машин дотор сууж исэн жолоочийг нь тэндээс нь амар ослын дэрүүд нь гарч ирээд баг боож алангаа алдлаа шүү тэнгэр минь. Юу хийгээд байна да энэ жибэр. Зүүнний дараа Японы сайд сандраад 0 ордог ба сайдыг авч явах жолооч нь өхөнгөө алтгад Даниэлийн хадам аав нь арын халагдаж байгаа. Даниэлэр нөгөө сайдын машиныг нь унуулах юм болвол яах вэ? Арай тэгж цаагаараа хүргэнэ алж хаях гэдэг юм биш үсттэй. За тэгж Даниэл минь хөөрхий жибэрийн Кобра машиныг унахаар болдог ба жибэрч Даниэлийг аятайхан харагдуулах гээд костюмметр өгөхтөн Даниэлч шууд доошоо болохдоо костюмметрийг нь зад татаж урж хаяад бүр алж өгч байна. Нэр бөөндөл бүтлгөө болсод юм да. Ийхүү жибэрч Даниэл хэлж байгаа. Би тэгэд замын донд үзүүлэх тоглолтууд бэлдсэн байгаа. Чи санаа зовх хэрэггүй хэмээн загж хэлдэг ба. Даниэлч тэрийг нь бүр тоож байгаа байхгүй нөгөө Кобра машины чинь нинжа гэж асааж унтраагаад тоглоод идэг насаа. Бүр нэрээ хүүхчиг үншүү нэрээ. За ингээд үүний араас үзэг солигтоод сайдын аялж албан ёсоор эхэлдэг ба дэр зөөр нэг хүүтэн царайтай хэдэн японочдын хэсэг гарч ирлээ. Тэгтэл энэ нөхдүүд чинь Японы нэг том якузагийн бүлэглэл байж таардаг ба Японы батлан хамгаалах сайдыг барьцаалах нэг том нууц ажиллагаа энэ төр зохион байгуулдаг байгаа юм да. Базарваа гэж. Тэр төлөвлөгөөнийхөө хүрээнд энэ якузагийн нөхдүүд чинь Эмилийн Петро хоёрын радиог нууцарч чагнаад биж идэг бөгөөд дааш тэрийг нь Эмилийн Петро хоёр мэдж байгаа ч юм байхгүй хоорондоо сэтэн аялцаад ялуураад биж идэг насан. Бүүтгэхгүй нэрээ. Энэ хооронд Даниэлч сайдыг аваад явж байх зур сайдын орчуулагч Даниэл манай сайд энд маш том гэрээнд гар үсэг зурж дээрэмчдийг хэрхэн дарж авдаг аргыг харахаар ирсэн гэ тэглээ шүү. Бодвол жибэр тим юм бэлдсэн юм уу да хайшин. Ингээд хэсэг хугацааны дараа Даниэлч яг жибэрийн заасан маршрутаар явж байтал гинт урд нь улаан өнгийн бенз машин гарч ирснээр дотроос нь баахан Аз царайтай нөхдүүд бууж ирэнгүүтээ бүр автомат буугаар нөгөө Кобра машины чинь шүршиж өглөө. Гэхдээ тэгт нь манай сайдч бүр орчуулагчтайгаа баг өмдөнтэй чацаг сариулангаа алдаад байж байхад нь Даниэл бүр хэв нэг юу ч болоогүй юм шиг сууж идэг насаа. Тэгсэн удалгүй араас нь жибэрийн тусгаалтны хэсэг нөхдүүд гарч ирээд зүрж буудалцаа жигэнд кино цаашаа юм болдог ба сүүлдээ нөгөө хэдэн Азууд чинь пуужин гаргаж ирээд Кобра машин руу хардаг ба жибэрч түүнийг нь зайлуулж далай руу чиглүүлээд явуултал тэр нь зүг зүгээр тэнгис төвж юусэн завийг очиж дэглээ хийчлаа да. Ястай нэрээ. Тэгсээр жибэрийн үзүүлэх тоглолтын сүүлд нь хэдэн ATV унсан нөхдүүд гарч ирээд нөгөө хэдэн Азуудыг чинь тортой буугаар буудаад торон тийнгүүтээ аваад явдаг ба. Тэгтээ зүгээр явж байгаа машин дээр гарч мараад бүр амар гарууд идэг гэсэн. Ийхүү жибэрийн бэлдсэн эхний үзүүлэх тоглолт дуустдаг ба манай Японы сайдчууд ангаатлаа алмарч Францын талын батлан хамгаалах сайд жибэрийг сайн ажиллаа гэдэг манай супер цагдаагийн дарганд баярлалаа ирхмэ. Би эцэст нь өөрийнхөө тоглоомуудыг туршиж үзэх боломж олдлоо. Ёстой янзын юм байна гэж мэгээд амар наасан. За түүний дараа сайдын машин иргэн хөдлөх зур орчуулагч нь гайхамшигтай та нар ийм юмдаа бүр мэрэгсэн юм байна гэдэн Даниэлч манад өдөр бүр ийм болж байдаг юм уу гэж мэгээд яах гээд тэмдээ бүр тэгж байгаа юм а хариулт нь бүр. Ингээд үзэг солигтоод Эмилиан Петро хоёр ч уулж угмандаа Японгийн сурн энтергээ бодоод байж байхдаа үнсэлцээд бүр нялуураад байж байдаг ба яг гоё ид үдээ байж байтал жибэрч холбоогоор тажигнаж одоо ингээд нөгөө сайдын унсан машин маань Эмилиан Петро хоёрын хэсэг дээр ирэх гэж байгааг санууллаа. Жарах замын садаа гэж. Тэр үеэр якузагийн нөхдүүд Эмилианы байршлаар Японы сайд ирэх гэж байгааг мэдээд бас хөдөлж эхэлдэг ба зам дундаа ачааны машин буудаж онголтож монголтуулаад бүр сурцсан ширүүн гарууд идэг шүү. Гэтэл энэ үеэр Эмилийн юу болох гээд байгаа талаар гадарлахчгүй Петраг 0 орсон хойгоор нь эргүүж мэргүүлсэн явж байдаг бөгөөд муу дураагч нь Петратай холбоогоор ярилцах гэж байхдаа сувгаа өөрчлөлгүй түмэн олон сонсогдохоор тавьсан ч байх шиг. Тэгээд үүнээс болоод сайдын машинд явж байгаа цагдаа нар жибэр дээр нь Даниэл Эмилинийг Петра сэтгэлээ хэлж байгааг сонсоод явж байгаа юм да бүр. За тэгж байх зур Петраг якузагийн хэдэн нинжа нар бууж ирээд аваа явчихдаг ба Эмилинч Петратай ярилцаж байна гэж бодоод хэдэн нинжа нартай хаалгын цаанаас ярилцаад байдаг насан. Тэгсээр удалгүй нөгөө хэдэн нинжа нар чинь Эмилинийг олон юм яриад тахаар нь урдаас нь хаалгыг нь цөм өшгөлж хаяж яваад өглөө. Яасан заяагүй юм дээ Эмили минь.
Үүнтэй зэрэгцээд Даниэлийн жолоодож яваа сайдын машины урд гинт 2 ачааны машин гарч ирээд харваажин үрх гэдэг нь ойлгомжтой болоо яг Даниэлч жибэр рүү радио холбоогоор ингэж хэллээ. Боосо манай урд яг 2 ачааны машин зэрэгцээ зогссон байгаа нь сонирн биш гэж үү? Тэгтээ бүр яг нэг машин зөрж өнгөрөхөөр хэмжээжтэй штэ. Гэхдээ жибэрч заа чи олон юм хослого яв. Наач нь өрх алга гэж хэлээд Даниэлийг урагшаа явууллаа. Тэгтэл удалгүй Даниэлийг урдах зам хаагдаж нөгөө Кобра машин дээр чинь баахан нинжанаар бууж ирээд дээврийн цөмж хаянгуудаа Японы батлан хамгаалах сайдыг буяагаар холбож авснаа шууд чавтаж аваад яваад өглөөдөө. Нөгөө Якузагийн нөхдүүд тэгж байхад Даниэл энийг нь жибэрийн бэлдсэн өрхний нэг гэж бодоод баясаа сууж байдаг ба. Энэ хэдэн бүтэхгүй гарууд сайдыг алдчихдаг насаа. Тэнгэр мэн гэж. Энэ зур Эмилийн ч эргэж босонгуудаа нөгөө хэдэн нинжануудыг хөөж гарсан ч удмын бүтлгүй юм болохоор хэдэн лаг нинжанаар дагаад байшингийн дээвэр рүү гарах гэсэн биш хогийн савар унаад харчлаа. Яасан бүтлэн бүксөөр иргэсэн юм дээ. Ингэж Эмилийн ч хогийн савнд орсны дараа жибэр Даниэл тэрийг түрж ирээд Эмилинийг гаргаж авдаг ба. Эмилийн ч жибэрт Петрийг бас аваад явсан талаар хэллээ. Ингээд киноны үйл явдал голдоо ороход Лилич Даниэл рүү залгаад ирэх болж байгаа талаар нь асуудал. Даниэл ч 5 минут гэдэг шүү. Жибэрийн хэргийн газрын шинжилж нар нь ирсэн янз янзын хүмүүс юугаар яаж сайдыг авчихсан талаар шинжилж байхдаа энд яг 3 машин байж энтергээд жибэрийн дураг хүргсэн тууж байгаа юм да. Бодлого Даниэл ч Эмилийн дээр хурч ирээд Лили бошуу иргэсэн тул зайлах хэрэгтэй байгаа талаар хэлээд таксиг олох гэсэн чи Эмилийн хэлж байгаа. Даниэл бид нар үнэхээр новшимтай хутгалчаад байна. Дээрээс нь тэд нар Петраг барьсан байгаа. Чамд үнэхээр хамаагүй мөтэ энтер гэсээр байгаа. Даниэлийг муухай сумлж үлдээхэр болчлоо. За тэгж Даниэл ч өнөө Якуза нарын машины үлдээсэн хаймрын мөрөн дээр нь очиж үнэрлэж үзэнгүүтээ бомбтоос ирсэн гэдгийг нь мэддэг ба. Жибэрийн хідэн салгасан цагдаа нар ч бомбт дээр очин Якуза нарыг барьж авахар болж байгаа маа. Үүний дараа жибэрч хотын баг бүхэл тусгаагийнхныг Якуза нарын байсан агуулга дээр цуглуулад уг нь хурган отолмайгийн юм хийж гарах гэсэн чинь Даниэл нөхдүүдийг ахиж ирэхгүй гэдгийг мэдээд жибэрт хэлэх гэтэл жибэрч нь өөрөө тусгай ажиллагааг ахалж доошо буун мун гэж бөө юм болоод байлаа. Толгой гэж олгоо юм аа нэрэ. Тэгсээр удалгүй хэдэн баг гарын дээрэмч дагуулгын хаалгыг эвдэд ороод ирэхэд жибэрч тусгаагийнхантай хамт цуг дээрээс нь лаг олсоор буух гэж байгаад хамаг нуруу нухсаа хавлаад хайдаг ба. Буух гэж олсыг нь буруу зангиснаас болоод унчлаа. Харин олсыг нь хэн зангидсан гэж мэдээж манай салгасан Эмилийн шүү дээ. Мөн үрч дараагаа алъя гэж байгаа юм байна л да. За тиймгүй манайд ч Монголд очиод байж байхад Даниэл ч овоос хэрэг толгойтой болохоор Эмилийн эмнэлэг дээр жибэрийг сахиад байх зур нь очиод ингэж хэлж байгаа юм. Эмилиан Якузагийнхан яагаад сайдыг шууд алаагүй юм бэ? Цаадуул чинь биднээс барьцаа нэхийгүү. Яагаад бас сайдыг Японд нь барьцаалаагүй юм бэ? Гэхдээ тэд нар Францд тэгсэн. Бүрийг Парис руу явж Бастилийн өдрийн парад үзэж мөн аюулгүй байдал галт тэрэг цэрэг арим цүмийн салбарын гэрэн дээр гарын үсэг зургах гэж байхад штэ. Магадгүй Якуза нар тэр гэрийг зургуулахыг хүсэхгүй байгаа юм биш үү? Хэмээн гэлв. Тэгтэл яг тэр үед нь Даниэлийн ардаас нэг Япон хүн шууд танаа найз зөвөө Якузагийнхан гэрийг хийлгэмээргүй байгаа. Би бол сайдыг хамгаалж буй Японы тагнуулын ажилтан. Сайдыг хулгайсан Якузагийн бүлэглэл их хуучны үзэлтэй. Тэд галт тэрэг цүмийн технологид орчин үеийн юу ч хүсэхгүй байгаа. Энтэр гэтгэлээ шүү. Айх тэр гэж. За үүний дараа Даниэл Эмилийн хоёрч маргаашийн 11 цагаас өмнө сайдыг аврах ёстой болдог ба үүнийхээ тулд асар хурдтай Парис орох шаардлагатай болов. Гэхдээ эхлээд түүний тулд Даниэл хуучин ажилтдаг байсан пиццаныхаа газрын хүмүүстэй ярьж байгаад Парис хот дотроос Якузагийн байгаа байршлыг мөшгсөр байгаад оллоо шүү. Пиццаны газар нь бараг цагдаагаас илүү ажиллаж байдаг наасан. За түүний дараа үзэг зөвлөгтөд Даниэл Эмилийн бас Японы тагнуул хүүхэн гурвч Даниэлийн хадам аавын тусламжтайгаар цэргийн онгоцон сууж Парис хотын дээрээс такситайгаа шүүхртэй булаа бурхан минь гэж. Гэхдээ тэгтээ манай гурвч нь нөгөө Эмилины травматуулж хайсан жолооны багшийн урд нь бууж энтер. За энэ жолооны багш нь Эмилийн дурд насндаа ямар гай хийсэн юм бол дөг хөргиж аваас гэж. За үүний дараа манай гурвч такситайгаа нөгөө Якуза нарын байгаа газар яваад очтол Якузагийн нөхдөөч баахан ховсддог хүн амтан Японоос авчирнгуудаа сайдын тархийг нь угаах гэж байлаа. Яг тэр үед манай гурвч Якузагийн байрны яг эсрэг талын байран дээр нь очин Эмилинч Петрэтэй холбоогоор холбогдож өөрөө очиж байгаа талаар дуулгалаа. Тэр зурч Петра сайдыг ховсонд автуулахын тулд Япон хэл ойлгодог болохоор нөгөө ховсдох гэдэг гаруудын тушаалыг цуг хийж Эмилианд овоо цаг гаргаж өгсөн боловч Эмили муу дураагч нь агаарчлалтын хоолоогоор Петра руу явж байхдаа доош цөмрөд орчлоо. Ёстой нэр бүтэхгүй. Үүнтэй зэрэгцээд Даниэл Япон тагнуул хүүхэн хоёр ороод ирэхэд энэ хоёртой зэрэгцээд баахан нинж нар гараад ирдэг ба. Петрач нөгөө тагнуул хүүхэнтэйгээ нийлж яваад Якузагийн нинж нартай жинхэнэ алцаж зад өшгөлөөд сайдыг нь сулж аваад доош буулаа. Эмилин ч одоо жаахан буруу юм хийвэл алуулах нь байна да. За түүний дараа Даниэлч сайдыг аваад явхад араас нь Якузагийн гарууд хөөж өгөлдөг ба галт тэрэгний зам амар хөөцдөж мөцдөд бүү юм боллоо. Тиймгүй Якузагийн гарууд салах шинжгүй болохоор Даниэлс үлдээ Парис цагдаа нарыг хөөцөлтөнд оруулахар шийдэж Парисын цагдаагийн газрын хаалгыг цөм өшгөлж орсноо баахан цагдаа нараар хөөлүүлж гарлаа. За үүний дараа Даниэл Якуза цагдаа нарын хөөцөлтөн явсаар сүултээ Эвлийн цамхаг дээр ирэхэд өнөө үдэн цагдаа нар чинь бие биетэйгээ амар мөргөлдөж ёстой сүртэй юм боллоо. Харин Даниэл болохоор хадам автагаа ярьж байгаад Якуза нарыг бүсэлж авахар бэлдсэн байдаг ба шууд нэг хонгол руу явж орсноо гарч ирэхдээ такситайгаа баахан танкн дээр нисэж гарч мараад юу ч болоод бүү гэдэг бурхан минь гэж. Тэгж Даниэлч одоо Якуза нарыг Францын армийн хүмүүсээр бүсдүүлж аваад сайдыг бариулалгүй аварч байгаа юм. Ёох тэнгэр минь гэж. Ийхүү киноны төгсгөл Даниэл маань Бастилийн цайзыг чөлөөсөн өдрийн параданд такситайгаа оролцдог ба Японы батлан хамгаалахын сайд Даниэлийг Японд өөрийнх нь жолооч болох санал тавьсан ч Даниэл татгалцснаар кино маань өндөрлөө. За энэ хүрээд манай супер такситэй кино маань төгсөж байна. Та хэд маань дараагийн ангийг үзмээр гол лайк, subscribe дараарай.